За оюут толгой төслийн хэн шалгах төр хорооны сонсголт бол маш их ач холбогдол өгж байгаа. Яг тэгэхээр оюут толгой бол Монгол улсын эдийн засагт маш чухал байр суурийг эзлэх ийм том төсөл байгаа. За тэгээд 2009 онд анх хөрөнгө оруулалтын гэрээ хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдсанаас хойш даруй 16 жил өнгөрсөн. Энэ хугацаанд бол Монголын тал хөрөнгө оруулагч талдаа бол харилцан ойлголцож явж ирсэн гэж ойлгож байгаа. Гэхдээ бид одоо нэгэнт 16 жилийн өндөрлөхөөс өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудтай холбоотой зүйлүүд дээр бас их хурал дээрээ нээлттэй ярилцаад өнгөрсөн одоо хугацаанд гарсан алдаа оноо амжилт ололтуудаа илэн далангуй ярилцаж хэлэлцээд зөвхөн их хурал төдийгүй компани талд ч гэсэндээ Монголын ард түмэнд ч гэсэндээ бас ийм ойлголт өгөх нь зөв гэж харж байгаа. Яагаад вэ гэхээр яахааргүй өнгөрсөн хугацаанд бол оюутлогын хувьд бол Монголын эдийн засагт оруулсан хувь нэмэрч их байгаа. Нөгөө талаасаа бас ийм тодорхой улс төрийн бөгөөд одоо бусад асуудал дээр ийм хардтал дагуулсан зүйлүүд ч их байгаа. Тэгэхээр миний хувьд бол ялангуяа төр хороонд байгаа цөөнхийн бүлгийн гишүүний хувьд бол энэ завшааныг ашиглаад өнгөрсөн хугацаанд тодорхой үнэлт дүгнэлт хийгээд цаашаага бас урагшлаад явах асуудлууд дээрээ бас тодорхой шийдлүүдийг гаргаад явах нь чухал гэж харж байгаа. Яагаад вэ гэхээр оюут толгой амжилттай барцад багтай урагшилж иж Монголын бас өөр бусад томоохон төслүүд илүү үр дүнтэй хөдлөнө гэж итгэж байгаа. За тэгэхээр саяны шинжээчдийн дүгнэлт танилцуулсан дүгнэлттэй холбоотой нэг хэд гурван асуудлыг бас асууя. За ямар ч байсан оюутлогын бүлэг ордын нөөцийн 60 орчим хувь нь Ц зэрэгтэй гэсэн зүйл танилцуулж байна. Тэгэхээр 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ер нь оюутлогын компаниас энэ хайгуулын ажилд хэрэг хөрөнгө зарцуулж байгаа вэ? Ер нь энэ Ц зэргийнхаа нөөцийг А, Б болгох тэр чиглэлээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ гэдгийг оюутлогын компаниас асуумаар байна. За оюутлогын компани уулын ажлын төлөвлөгөөнд онтрек компани лицензд хамаарч байгаа талбай ордог гэж ойлгоод байгаа. Нэгдсэн байдлаар ер нь олборлолт явнаа гэсэн ийм ойлголттой байгаа. Энэ талаараа бас нэг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү? Ингээ хоёр өөр газар ингээд гэрээ лицензүүд чи яваад байгаа хэрнээ нөгөө бусад үйл ажиллагааны төлөвлөгөө чи нэг дор яваад байгаа гэж ойлгож байгаа. Энийг бас тайлбарлаж өгнө үү? Би бол ер нь бол оюутлогын компаниас л юмнууд асуумаар байна. Яа тэгэхээр яг энэ дээр үйл ажиллагаагаа хариуцаад явж байгаа утгаараа за ордын нөөц за жаргалан гишүүнд нэмэлттэй минут. Ордын нөөцийн талаар зөрүүтэй гадаад дотоодод мэдээлсэн гэсэн зүйлийг шинжээж хэллээ. Тухайлах юм бол молибдены нөөц дотооддоо 203 мянган тонн гэж ийсэн бол гадаад мэдээлэлд бол 2 дахин илүү байна гэсэн ийм зүйлийг сая шинжээж хэллээ шүү дээ. Энэ дээр компани ямар тайлбар өгөх вэ? За тэзүү батлахгүй ер нь яваад иж болдгийм үү? Энэ 5 жил тутамд тэзүүгээ батлуулах ёстой гэж байгаа. Тэгээд энэ тэзүү батлахгүй яваад байгаа нь бол ер нь ямар үр дагавартай байд юм бэ? Энэ дээр бас манай төрийн байгууллагынхаа хариулмаар байна. Компани бас байр суурь энэ дээр ямар байгаагаа бас хэлмээр байна. За энэ шинжээчийн дүгнэлтэнд 1 тонн уулын цулд ноогдох ил уурхай бөгөөд далд уурхай үйл ажиллагааны зардал 75-аас 352% өссөн гэсэн тэзүүгээс илүү өссөн гэсэн мэдээлэл байна. За үүн дээр шинжээч маань илүү бас нэг тодорхой зүйл хэлмээр байх юм. Миний нэр Отгон Баяр, би ил уурхай хариуцсан ерөнхий менежер ажилтаа. За тэгээд ерөнхийдөө олон жил оюутлогод яг нөөцийн чиглэлээр, геологийн чиглэлээр ажиллаж байсан учраас би нөөц геологтой холбоотой асуултуудыг нь хариулъя гэж бодож байна. 60 орчим хувь нь Ц зэргийн нөөцтэй байна гэдэг бол одоогийн байдлаар бол тийм байдалтай байгаа. Гэсэн хэдий боловч оюутлогоо маань өөрөө тасралтгүй хайгуулыг үргэлжлүүлээд хийгээд явдаг. Та бүхэн шинжээчийн хүснэгтэн дээрээс бас харсан бах тий 2009 онд 36 сая тонн зэстэй байсан бол 2000 дараа дахиад 14 онд бүр түлхэгтэй ингээд 46 болсон тий. Гэх мэтлэнгээр ингээд оюутлогын компанид бол хайгуул тасралтгүй явж байгаа. Өнөөдрийн байдлаар ч гэсэн тасралтгүй хайгуул явж байгаа тий. Тэгэхээр энэ бүхнийг одоо бид нар бас жил болгон хайгуулын ажлын төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөөр бол ингээд харгаад өгөөд явдаг. Яг тодорхой хариулмаар. Яг хэдэн доллар жишээлбэл сүүлийн 2 жил зарж байгаа тий. Жаргалан гишүүн маш тодорхой асууад байна шүү дээ. За 2 намын микрофон нэмж шивэрлээ.
За баярлалаа. Одон чим гэж хүн байна. Ойлгоо компани нөөцийн үнэлгээ хариуцсан менежер, геологч мэргэжилтэй. За өнөөдрийн байдлаар бол ойлгоо компани дээр бол 2010 оноос хойш за тухайлбал онтрогийн 2 тусгай зөвшөөрлийн талбай дээр бол нийтдээ бид нэг 188 орчим тэрбум төгрөгийн хайгуулын ажлыг бол гүйцэтгээд байна. Энэ бол ерөнхийдөө 2003-аас 2024 оны хооронд хийгдсэн хайгуулын ажлын зарлалын тог гэж хэлж байна. За оюу толгой бүлэг ордын хэмжээнд асуусан байгаа. Тэгэхээр бас тэр мэдээлэл нууц биш бол хэлж болох уу? За 2 номерын микрофон. За яг онтрогийн 2 бүлэг ордын хэмжээнд байгаа хайгуулын ажлын нэр зардлыг бол би харж байгаад хэлэхгүй бол яг одоогоор хэлж чадахгүй байна. За дараагийн асуултанд нь жаргалан гишүүн хэд асуулт асуусан байна. За 4 номерын микрофон. За зөрүүтэй байгаа асуудлаар ялангуяа молибденийн талаар мэдээлэл өглөө. За энэ дээр бид нарт яг одоогийн байдлаар бол хариулах боломжгүй байна. Энийг дахиж судлаад бас өнөөдөртөө нэмжүүлээд бас мэдээлэл өгье. Түрүүн хэлэхдээ бол зөвхөн молибден дээр бол 2 дахин мэдээлэл зөрүүтэй байна. Гэхдээ гадаад дотоодын нөөцийн тодорхойлолт нь бол нэг том зөрөөгүй алт ялангуяа мөнгө зэстэрэ гэж бол бид нар ойлгосон байгаа тэр шинжээч хэлсэн дээр. За тэжүүтэй холбоотой тэжид дөрөвдөх асуулт нь хэлэхэд компани зүгээс бол бас ингээд тэжүүгээ яваад байх сонирхол бол огт байхгүй. Тэжүүгээ нэм өсөн батлуулаад өөрчлөлтүүд орж ирж байна. Өөрчлөлт гарч ирнэ гэдгийг бол анхнаасаа хөрөнгө оруулалтын гэрээнд одоо тийм хүлээлттэйгээр 5 жил болгон бол ингээд тэжүүгээ шинжилгээ явуулна гэдэг байсан. Тэгээ бид нар одоо 15 оноос хойш ингээд тэжүүгээ явах нь бол өөрөө бас компани зөвд бол нэг хүсэл. За мөнгөсөө цагшлын микрофон нэмэлт тодруулгаар 1 минут өгье. Гэхдээ сая шинжээчийн дүгнэлтэн дээр за оюу толгой бүлэг орд дээр за молибден дээр гарч байгаа зөрүү багасгаасаа гадна хирургоогоос бусад ордон дээрээ Монголын тайлан дээрээ байхгүй огт байхгүй бүртгэдэг байна. Гадаадын тайлан дээрээ бусад ордууд дээр нь бүртгэгдээд байна. Яагаад Монголын талдаа бүртгэдэггүй байгаа вэ гэдэг маш тодорхой асуулт байсан шүү дээ. За 4 номерын микрофон. Тэр дэрийг зөвхөн молибден дээр тийм байна юу дүгнэлт байгаа юм байна гэж ойлгосон байгаа. За тэгээд төрний тэжүүтэй холбоотой үргэлжлүүлээ ярихад тэжүүд бол нэлээд том өөрчлөлтүүд гарсан байгаа. Тэрийг бид нар бол түрүүн шинжлэлийн дүгнэлттэй бол санал нийлж байна. За компани зүгээс бол энэ тэжүүг батлуулах ойлголтоо нэг болгохын тулд бол үнэхээр хичээн чармалт гаргаж ирдэг. Эрдэс баялагын зөвлөлөөс экспертүүдээс гаргаж байгаа одоо дүгнэлт сануулгыг бол компани өөрийнхөө одоо чадах мэдэх хийж болох зүйлсийг бол бүгднийг хийгээ явуулдаг. За тэжүүтэй холбоотойгоор бас компани эрх мэдлээс гарсан ч юм уу эсвэл компаниас шалтгааллахгүй бас хэд хэдэн зүйлсүүд байдаг. Тэрийг бол бид нар биелүүлэх боломжгүй гэдгийг бол одоо танилцуулаад ингээ өгсөн байгаа. Тэгэхээр компани бол тэжүүг батлуулж тэжүүгээрээ дамжуулаад нэг ойлголттой байхыг бол үнэхээр хичээж байна. За энэ сонсголыг бол бид бол юу гэж харж байгаа вэ гэхлээр энэ ойлголтын зөрүүнүүдэд арилгаад тэгээд нэгдсэн нэг мэдээлэлтэй болоод тэгээд энэ төсөл бол одоо бид бүгдийн бүгднгийнх нь чухал төсөл учраас урагшлах ийм л боломж гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр ойдлогоо компанийн хувьд ч гэсэндээ Рио Тинтогийн хувьд, Онтрегийн хувьд аль болох одоо ингээд нөгөө мэдээллүүдээ нээлттэй ил тод ярилцаад ингэж нэгдсэн ойлголттой явж иж бид нар ихтгэл өмчлөлтэйгээр урагшлана шүү дээ. Тэгэхээр ийм нөгөө ойлгомжгүй нөгөө асуултанд хариулахгүй болоод байх тусам бас л нөгөө ойлгомжгүй байдал нөгөө хардталтууд нэмэгдэнэ л гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ уул нь яг энэ завшааныг ашиглаад нэгдсэн ойлголтод хүрчүүл сайн байгаад байна. Та бүхэн маань аль болох одоо ингээд өөрсөндөө байгаа мэдээллүүдээ бас ингээд энэ завшааныг ашиглаад ил тодуулна ярьчвал хаанаа сайн байна. Тэгээд энэ тэжүүтэй холбоотой манай төрийн байгууллагын за минь дээр зөвлөлт хэрэгцээлийн мэргэжлийн зөвлөлийн тэжүү яагаад хүлээж авахгүй байгаа талаар тайлбар өгье. Анх 15 оны тэжүүнээс хойш 21 оны нөөц орсноор тэжүүгээ тодтоод эрчилгээний мэргэжлийн зөвлөлд ирүүлсэн байдаг. За гэхдээ эрчилгээний мэргэжлийн зөвлөлт тэжүү хэлцэхээс өмнө өгсөн эрчилгээний мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр өгсөн үүрэг даалгавруудын биелэлтийн байдал,
За тэгээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсан байдал дээр нь тэзүүгээр дагаж мөрдсөн, ямар өөрчлөлтүүд орсон, нөөц ямар хэмжээгээр өөрчлөгдсөн гэдэг байдлаа өөрчлөлтөнд зүйн шинжилгээ хийгээд хурал хэлцүүлэхэд бэлэн болсон байна гэж үзэх юм бол шинжээчийн баг томилоод тэгээд шинжээчийн баг нь ажиллаад тэзүүгээ хүлээж авах төвшөнд болсон тохиолдолд эрчил мэргэжлийн зөвлөлөөр хилцдэгэ. За ингэж явсаар байгаа процесс одоо ширч явсаар яг 24 оны 3 сарын За миний дээр дарга тодорхой богинохон та яг цагтаа багтааж ирвэл нэмэлт 1 минут 7 микрофон. 24 оны 3 сарын 1-нд эрчил мэргэжлийн зөвлөлийн өргөдгсөн оролдооноор тэзүүг хэлцэж авах шалтгаанууд дээр бол энэ хоёр компани тусгай зөвшөөрөлд хоёр тусдаа байгаа нөөцийг нийлж олборлож болох боловч тэрнийх нь өөр өгөөж эдийн засгийн тооцооллуудыг салгаж хийж ирэх хэрэгтэй байна гэсэн нэгдүгээр томилт байгаа. Ерөөсөө энэ нөөц эдийн засгийн тооцоо. Тэгээд дээрэс нь санхүүгийн тооцооллууд дээр хийгдсэн тооцооллууд нь задаргаанууд нь тодорхойгүй. Бид нар одоо хэдийн хэмжээний хувь ашиг хүртэх өнтер гэдэг тооцооллууд нь эргэлзээтэй байсан учраас дахин боловсруулалтанд буцаасан байгаа. За жаргалан гишүүн бас нэмэлтээр тодорхой асууад шүү дээ. Онтрэ болон оюу толгой одоо хайгуулын ажлын төлөвлөгөө тэр уулын ажлын төлөвлөгөө эдгээр бүгдээрээ нэгдсэн нэг тайланд байдаг юм уу? Хоёр тусдаа хуулийн этгээд ингээд байна л да. За хоёр номер маш тодорхой хариулж. За хайгуулын ажлын тайлангийн зардлыг би товчхон хэлье. Энэ дээр ойдлогоо бүлэг ордын хэмжээнд судлагдсан хайгуулын ажлын тоо нь бол 408 орчим тэрбум төгрөг бол хайгуулын ажил зарцуулсан байна. Үүнээс 88 тэрбум нь бол онтрогийн тусгай зөвшөөрлөлтөд талбай. За ойдлогоо одоо ордын хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө бол одоо лиценз бүрээр тус тусдаа бол хийгдээд явж байгаа. Өнөөдрийг хүртэл уулын ажлын төлөвлөгөөний хувьд бол 2024 оноос эхлээд бол онтрогийн талбай дээр бол уулын ажлын төлөвлөгөө л хийж гисэн байгаа. За өмнө нь бол техник эдийн засгийн үндэс батлагдсанаас хойш бид нар уулын ажлын тайлан төлөвлөгөө хийгдэхгүй гэсэн албан бичгүүдийг л хургуулад явсан. Тэгэхээр 2024 оны уулын ажлын төлөвлөгөө бол ерөнхийдөө техник эдийн засгийн үндэслэл нэг байсан учраас бид нар нэгдсэн уулын ажлын төлөвлөгөөгөөд явсан бол 2025 онд бол бид нар хоёр тусгай зөвшөөрлөх талбай дээр тус тусад нь уулын ажлын төлөвлөгөө хүргээд явж байгаа. За 25 он хүртэл бол нэгтгэж явсан байна те. За тэгээ 25 оноос хойш салж эхлэх гэж байна. 24